Үзэгч таахын дайрам төргий. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын их хурлын гишүүн Хаян Хэрв оролцож байна. Танд энэ нэр мэдвэрье. Цаараа нэмэрье. Тэгэхээр өнөөдөр бас Монголын улс төрийн нөхцөл байдал одоо нэлээд халуухан байна. За өнөөдөр бол үндсэндээ энэ эрх баригч Монгол Ардын нам доторх энэ одоо 65-ын бүлгийн гэгдээд байгаа энэ хүмүүсийн үл ойлголцлоос болоод төрийн ажил одоо явахаа боллоо. Байнгын хороод одоо хуралдаж чадахгүй юм нөхцөл байдал үүсчлээ. Улсын их хурлын чуулган нь одоо хуралдаж чадахгүй юм нөхцөл байдал үүсчлээ. Тэгээд энэний ард бол одоо улс төрчид гэхээсээ илүү ард түмэн улс их орны эрх ашиг болоод маш их хохирж байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн энэ дотроо ойлголцоод уучраа олчиж үнэхээр болохгүй баг. Яагаад ингэж хоёр талд гарчаад нэг нэгнийхээ өрөөнд ингэж хурал хуваа хийгээд энэ төрлийн ажлыг гацаагаад байгаа юм. За зүгээр шулууханд хэлье л да. Ер нь зүгээр одоо энэ намын зовлон төрийн зовлон боллоо гэж улс төрийн сөрөгчдийн зүгээс тэр ард түмний зүгээс тэр бас судлаачид улс төрчдийн зүгээс тэр хэлээд байна шүү дээ. Энэ гарцаагүй нэ. Үнэхээр одоо манай намын зовлон болвол төрийн зовлон болж хувирсан. Зүгээр энэ юунаас болоод байгаа юм бэ гэдгийг ард түмэн ерөнхийдөө жоохон гадарлаж илээ. Ер нь энэ намын зовлонг бол илаашруулах боломж бол би намын дарга манай намын удирдлууд байгаа гэж хардаг. Энэ том зовлонг гэтлэж гарах тийм арга ухаан уг нь бол тийм улс төрийн соёлтой төвшин тэлцэл хийгээд гараа явуучих энэ боломжууд байгаа. Харамсалтай нь өнөөдөр тэгж бид нар чадахгүй байна. Тэгвэл энэ дээр бол одоо үнэхээр харамсаж байна гэхээс өөр хэлэх юм алга. Яагаад ингэж байгаа юм бэ гэж. Яагаад ингэж байгаа юм гэвэл ерөөсөө л энд чинь бол нэг хэсэг үлгийн эрх ашиг яваад байна шүү дээ. Хэсэг үлгийн эрх ашиг гэдэг нь юу вэ гэхээр бол нэг хий хоосон энэ улс төрийн төвшөнд нийгмийн төвшөнд нэг зохиомжтой яриа үүсгэсэн тэр зохиомжтой ярианд л итгэчихсэн. Тэгэл одоо энэ талд чинь бол яагаад энэ юм явж ийн гэхээр 60 тэрбум гэдэг нэг баахан шин саалсан. Эцэст нь одоо жидүүчд гэдэг нэг ийм юм яваал. Тэгэл эннээсээ улбаалсан улс төрийн ховон дотор орчоод тэр одоо нэг далайн шиг ховноосоо манай намын удирдлагууд гарч чадахгүй шүү дээ. Далайн шиг хов гэж би хэлж байгаа нь юу гэж юм гэхээр ялангуяа одоо энэ сүүлийн үед саяын засгийн газартай хариуцлага тооцоолох асуудал ярьснаас хойш өнөөдөр хүртэл хугацаанд хэвлэл мэдээлэл сошиал ертөнцөөр явж байгаа хов чигийг харал та. Тэг тоглодгийг харин мөн гэж. Одоо энэ бүүслээд баахан явуулаад энэ 27-гийн талгаал одоо ингээл бид хэдий чинь одоо ер нь элдвийн юм болгож штэ. Тэр мөнгөөр уг нь өнөөдөр энэ ард түмэнд жоохон үйлчилсэн бол хэрэг болох л баг. Харамсалтай нь тэр бүүслээд элдв долоо хийгээд байгаа мөнгө чинь Цукербергийн мөнгийг л баяжуулаад байна да гэж. Цукербергийг л мөнгөний зузаалаад байна да гэж. Яг бидний нэмүү хэдэн төгрөгөөр тэр дэлхийн том тэрэмтэн хүн нэг зузаарах гадаг байх нь юу юм. Тэгтэл бодит үнэн дээр шүү дээ. Ер нь бол хин хүчтэй байна. Хин эрх мэдэлтэй байна. Тэр хүн эхэлж заавал буулт хийж, тэр хүн эхэлж заавал зөв арга замыг хайж ажиллах ёстой гэдэг би тийм бодолтой байдаг. Өнөөдөр ч гэсэн би тэр бодлоосоо бол салаагүй байгаа. Энд нэг ухаан гарах байлгүй дээ гэсэн бодол бас багч гэсэн тийм бодол би сэтгэлдээ дэжлээ. Одоо тэгээд өнөөдөр ер нь энэ эрх мэдэл хинд байна. Танаа намын даргаад байна уу? Эсвэл одоо энэ 60 тэрбумтай нэр холбогдоод албан тушаалаа өг гэхээр одоо өгөхгүй суугаад байгаа инх болт гэдэг хүнд эрх мэдэл байна. Энд одоо өнөөдөр хинд эрх мэдэл байна. Намын дарга ерөнхий сайд намын одоо томоор нь ярих юм бол намын удирдсан үйлийг атгаж байгаа хүнд эрх мэдэл байхгүй шүү, хинд эрх мэдэл байна. Тэртээ тэрнгөө улсын хурлын энэ дээрээс би намын даргын хувьд шаардаж юун чи ажиллаа өгөө гэд. Ер нь төрийн дээдлэлт нам байгаа гэдгийг ингээл тунхаглан зарлаа л шүү дээ. Тийм учраас бол эрх мэдэл энэ хүнд байна. А энд ямар одоо хардл сэргэлт явагдаад байна вэ гэхээр инх болт гэдэг хүн одоо адгийн одоо муухан болчоод инх болтыг л энэ Монголын одоо энэ улсын их хурлын дарга гэдэг юмнаас айлвчвал бүх юм дардан цагаан замаар явах гэж юм шиг нэг ийм л пиарыг нийгэм засаад байна шүү дээ. Энийний цааталт чинь учир байна. Би ер нь өнөөдөр жоохон тийм нээлттэй задгаа ярьд юм уу гэж ингэж өнөөдөр бодсон. Тэг. Би энэ том тогоон дотор улс төрийн энэ том тогоон дотор орж 10 жилийн 10 жилийн өнгөрөөж байна л та. Яг одоо адилхан дүр зураг. За цензургүй ярианаас эхлээд хараа. Хин орж байна? Дандаа манай ерөнхий сайд одоо хууль зүйн сайдч гэдэг юм том сайд дарга нар хийсэн усууд орж байна. Тэнд юу ярьж байна? Улс орны хөгжлийн тухайч гэдэг юм уу? Энэ гарах гарцын тухайч гэдэг юм уу? Ярьж байгаа юм байна уу? Хэлдэж нэгж тийм байхгүй. Ер нь бол ховор. Дандаа хулгай лойр хийсэн, тэр тэгж хулгай хийсэн, энэ ингэж хулгай хийсэн, тэр тэгж хойлцсон. Тимийг ингэж хийсэн. Тэр нь тэгээд дандаа ерөөсөө одоо нэг бага мөнгөөр яригддаг том хулгайны тухай ингээд бүгдөө яриа.
Одоо ингээл эцсийн тэр одоо чиг нь хаашаа явж ийн гэхээр нэг айхтар хонгол руу яваад байгаа. Тэгэл хонгол руу явж ил тэр нь хэн рүү чиглэж ийн гэхээр одоогийн байгаа их хурлын дарга руу тэр хонгол нь чиглэгдээд байгаа болт юм шиг. Тэр хонгол дотор бас тэр хүн тэр хонголыг зохион байгуулагчийн нэг гэсэн утгаар ингээд яриа яваад байгаа байхгүй. Гэхдээ одоо ингээд харал та. Ингээ хоёр гээд амьд бурхан байсан уу? Байсан. Одоо 10 жилийн дотор болсон би нэг түүхэн юмыг л яриа. Амьд процесс байсан. Амьд бурхан. Манай намынхын энэ бараг л одоо хүн бүхэн очиж л одоо хэлдэг. Том улс төрч байсан. Нөгөө том улс төрч байсан ингээ. Юу болсон? Амьсны гол суулаад алга болсон. Гэхдээ дараачд нь илвэг дөрж, хуурц. Гэхдээ тэгэл баяр. Мундаг том улс төрчд гарч ирлээ гэл. Гэхдээ Монгол орондоо яриад одоо баяр. Таван төгөлдөршил. Гэхдээ одоо илвэг дөрж энэ Монголын гадаадд нэр хүндийг өргөсөн айхтар ерөнхийлөгч байлаа гэлээс. Одоо юу болсон? Илвэг дөрж шоронд орох хэвээр, баяр шоронд орох хэвээр. Хуурц шоронд орох хэвээр. Бүгдээр хулгайч болоод хөрчлээ. За гэтэл одоо юу болж байна? Одоо эргүүлээд за инкол зайлах хэвээр. Одоо инкол зайлах хэвээр. Ингээд аваад үзэх юм бол энэ чирсэн 10хан жилийн дотор. За 10хан жилийн дотор манай энэ төрийн толгойд байсан хэдэн хүн бие биенийг хэмлэж идэл энэ нийгэмд болохоор бол ингээд одоо гараад ирсэнгүүд нь нийгэмд нөгөө төлөвөө буруугаар цацдаг. Яагаад гэвэл тэр л хулгайч. Илвэг дөрчил хулгайч, инголдл хулгайч, баярл хулгайч, ингээр л хулгайч байсан. За одоо л бид нар нэг энэ нийгмийг цэвэршүүлэх гээд ингэсэн чинь тэдний хийгээд зохион байгуулчихсан тэр юм ерөөсөн болохгүй байна гэж. Энэ шиг худалчин байхгүй байхгүй. Энэ шиг худалчин байх. Үнэхээр сүрхий тим одоо бүгдөө хөдөлсөж шалгуулчих гэж би хэлээд байгаа шүү дээ. Бүгдөө хөдөлсөж. Тэр баяртайгаа, илвэг дөрчтойгоо, инколттойгоо тийм ээ. Одоо энэ бат толгоно хөрс өхөн хэн байдгийг. Бүгдөө очиж шалгуулчих. Би одоо инээд төрч байгаа. Инколтыг өнөөдөр хамгийн ихээр ад үзэж хамгийн ихээр одоо илдүүлж байгаа хүмүүсүүд байна шүү дээ. Миний мэдхийн энэ сүүлийн 20 жилд харин энэ хүнээсээ хажууд нь байж хамгийн их улс төрийн бөгөөд одоо тус дэмжлэгээ авчихсан хүмүүсүүд баггүй юу. Тэгээд өнөөдөр бол одоо жишээлх юм бол тэр хүмүүсүүдэл энэ хүн хамгийн адгийн болж хувирч байгаа байхгүй. Адгийн болж хувирч. Миний харж байгаа. Тэгээд энэ хүнээ зайлуулж одоо дараа нь цэвэр цэмцгэр маш одоо гоё хүмүүсүүдийг гаргаж ирэх ийм аяндаа өрнүүлж шít. А би юу гэж хэлэх үгээр бол улс төрч хүний явсан мөр. Яг ардан сайхан цагаан байсан. Бүх юм цэвэр цэмцгэрсэн гэж би эзэж хэлэхгүй. А энэ хүнд бол сайн муу бүх юм нэгдэл байгаа. А тэгтээ энэ хүнтэй би 2000 оноос хойш өнөөдөр одоо 20 жил нөхөрлөгтөө би харин энэ хүнд бол Аливчи найзтай Улаанбаатарт нэг юм жижигхэн газар өгч. Аливчи надад миний тэр компани миний тэр дүүд нэг тийм тендер өгч. Аливчи миний энэ хүнийг тим ажил дээр тавиад өг. Одоо тэрийг дарга болгоод өг гэж. Энэ хүнийг харин би ёстой тэгж цугааж гоогүй шүү. Би нүүрлүүн харж гад олон төмний өмнө шударга хэл. Харин би бол өнөөдөр энэ хүнийг эзээч харин энэ хүнийг бол би энэ миний нөхөр бишээ гэж өшөглөхгүй. Энэ хүнийг би энэ нийгмээс зайлгаж орилохгүй. Яагаад гэвэл хүнд жудаг гэж байх хэвээр. Монгол хүнд нэг жудаг, эр хүний жудаг, нөхөрлөлийн жудаг гэж байх хэвээр. Яг энэ хүн өнөөдөр ингэ байж байгаад улсын их хурлын дарга өгнө л үү. Улсын их хурлаас бид нар тэрнгүү 20 онд орон зайгаа тавьж өгөөл явцгаавал явна л үз. Гэхдээ бидний нөхөрлөл нүрлүгөө хараад халуун дулаан үгээ яриад энэ хүний ёсоор нэг хондог тулгаа сууж идэг. Тэр сайхан ёс зүй жуудгийг үлдээ л да. Залуу хойч үеийнх нь бас нэг ийм юмыг бодож явах хэрэгтэй болов гэж би дотроо бодож байгаа. Энэ үг үйлдэл нь юу гэсэн үг гэхээр бол би инколт гэдэг хүнийг хаацалаад хамгаалаад үхчих гээд инколт гэдэг хүн энэ дараагаас алга болчоод инколт гэдэг хүн энэ их хурлаас алга болчих юм бол миний амьдрал тасарчих гээд гол тасраад байгаа юм бол надад юу ч байхгүй. Би ганцхан өнөөдөр энэ нийгэмд яваад байгаа нийгэмдийн хүний эвдрээд байгаа. Нөгөө дээр үеийн хүмүүсийн хилдгээр жудаг хүн чанар, хүний мэс, хүний сайн сайхан чанар бүхэн биднээс өдөр бүхэн алсарч байгааг хараад үнэхээр сэтгэл эмтэрч байгаа. Тийм учраас би өнөөдөр энэ үгийг хэлж байна. Тэгэхээр та бас сая хэллээ шүү дээ. Ер нь бол энэ инхвалд гэдэг хүнийг сүүлийн 20 жил одоо бас хажууд нь байсан хүмүүс өнөөдөр хамгийн их бооруулж байна гэж. Өнөөдөр танаа намын дараах хүрэлцэх. За одоо энэ инхвалд гэдэг хүнийг огцруулах гэдэг энэ шаардлагыг одоо бас тасралтгүй тавьсаар ирсэн оюун эрдэнэ. Эдгээр хүмүүс мөн та тэгж хэлэх гэдэг. Эдгээр хүмүүсд орно шүү дээ. Орно. А ер нь бол ба шүү дээ. Энэ юмыг бол би инколт даргыг өөрийн ярь гэж шаарддаг байхгүй юу? Өхрийн хувьд. Хүн цагаан дагараад нэгэн төөрстөө
жудаг, ёс зүй, нөгөө зарчим тий тэр юм алдаж байгаа бол адилхан хариу арил гэж юм бэ. Юу болсон та нар би та нарын нөхөрлөл хооронд та нарт ямар одоо ажил хэргийн болоод улс төрийн ямар хэлхээ холбоо байсныг би мэдэхгүй. Би та нартай бүгд өөрөнтэй тийм адилхан ойр байгаагүй. Байдаг юм байд юм бэл тэрийг яриачт. Байдгүй бол энэ эдгээр хүмүүсүүд үннийг хэлж байгаа бол гэхдээ хариуцлага үргэлжтэй л гэдэг. Ийм шаардлагыг л хэлдэг. Тэгэхээр өнөөдөр нэг ийм имийг би заавал хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Ямар нэгэн албан тушаалыг өгч болно. Тэр бол хамгийн амархан асуудал. Яг өнөөдрийн улс төрийн энэ ороо бусгай цаг үед бол би нэг зүйлийг бодож суугана. Улсын их хурлын даргын албан тушаал гэдэг бол нэг хэсэг үлэг хүн орж чи өгөө гэд ямар ч хуулийн үндслэгүй шаардахаар нь тгийгэд гараад явчихдаг албан тушаал биш. Биш. Өөх ёстой цаг үеинч биш гэж би бас харж байна. Өгч болно. Тэгвэл бид нар өнөөдөр энэ нийгмийн тогтворгүй байдал үүсчих гээд байгаа. Өнөөдөр бид нар чи энэ нийгэмд нэг жоохон улс төрийн хувьд таагүй байгаа. Энэ нөхцөл байдал хизээ ялаашрна. Тэр цаг үед бол өгчөж болох албан тушаал. Бүх юм ойлголцолд хүрсний дараачаар. Өөрөөр хэлэх юм бол үндсэн аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн. Одоо манай ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, эдгээр 3 хүмүүсүүд энэ улс их орныхоо хөгжил ирээдүй тусгаар тогтнолын талаар нэг нэгдмэл ойлголттой болоод нэг хил аманд хүрсний дараачаар бол энийг хийж болох асуудал мөн үгүй мөн гэж би ойлгож байгаа. Мөн гэж ойлгож байгаа. Зүгээр ер нь бол би хүний хооронд нэг ясаяад байгаа юм биш. Энэ хоорондоо ингээд бие бинийгээ чи бидээ тулаад түлхэж чангаагаад байгаа улсууд нэг ярьчаасаа билээ л гэж бодож байна. Сууж агаад улаан нүрээ хард сууж агаад би нэг ярьчаасаа билээ гэж. Дээр нэг тэр их хурлын дарга нэг ярилцлаганд хэлнэ үлээ л дээ. Намайг газрын 8 шин гэдэг. Би олон л хүнд газар хөзөр өгчээсэн. Өрөөсөх даргаж ч гэсэн ордны хойдол газар өгчээсэн л гэж. Гэхдээ тэгэл энэ л наад захын жишээ шүү дээ. Нэг жишээ шүү дээ. Тэр бол мэдээж одоо нэг нь хотын дарга, нэг нь одоо Монгол улсын иргэний хувьд байж болох асуудал, байж болох асуудал. Тэгвэл энэ бол тодорхой төвшөнд мэдээж бас ойр харьцаатай байсан хүмүүсийн хооронд хийсэн асуудал гэж харах үндэс байгаа юм. Энэ мэдчлэн дээр юм байвал ярьчихл хэрэгтэй. Зүгээр ярих хэрэгтэй гэдэг нь бол энэ хүмүүсүүдийг одоо ингээл чи тэрийг ингэсэн, энийг ингэсэн хүүхэн чавд шиг бити яар гэж. Тэгэхээр хоорондоо уучраа олцох ч л гэсэн үг байхгүй. Ололцсон. Яри. Өөрөөр хэлэх юм бол таас түрүү хэллээ. Энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн магадгүй одоо засаглалын хувьд нэг ойлголцолд хүрсний дараа энэ хүн ажиллаа өгч болно гэж би ойлгосон. Ер нь бол тийм байж тээ. Өнөөдөр одоо ингээд дээр нэг бас нэг инкол даргын үгэнд орж исэн. Хамгийн ихэлж намайг Монгол улсын ерөнхийлөгчийн ажиллаа өгөө гэж шаардсан гэж. Дараачд нь 12 хоногийн дараа их хурлын ерөнхий сайд ажиллаа өгөө гэж шаардсан. Дараачд нь бидний яг өргөн барихын урд өдөр бол оройн над руу одоо их хурлын дарга өгөөж ярьсан гэхээр сая ерөнхий сайд над руу ярьлаа. Чи ажиллаа өг, ажиллаа өгөхгүй би маргааш гудамжинд гарна гэж яана гэж. Ингээ бид нар бол нөгөөх гарын үсэг зурцсан байсан 27-8 гишүүн яаран сандран ярьж хагаад ингэж бол харин болохгүй. Энэ гудамжинд гарч ингэж орил дуулж болохгүй. Эннээс өмнө бол бид нар өргөн барих хэрэгтэй гэд өглөөний яаран сандран өргөн барьсан. Ерөөсө болсон процесс бол тэр. Тийм учраас би энэ сая засгийн газрыг огцруулах тухай асуудал ярьсныхаа дараачаар би юунд одоо итгэл үнэмшил авсан гэхээр за ерөнхий сайд ямар ч байсан парламентын засаглалыг бол би дэмжинэ. Тууштай дэмжин гэдэг үгээ хэлсэн. Энэ нэг сайн хэрэг. Хоёрт нь бол би гудамжинд ард түмнээ төрхөрч орилдуулж гаргахгүй гэдэг үг хэлсэн. Энэ хоёр дахь сайн хэрэг. Өөрөөр хэлэх юм бол ямар ч байсан нийгмийн тогтворгүй байдал үүсэхгүй юм байна. Монголчуудын хүссэн хүлээгээд байгаа парламент ясыг бол ерөнхий сайд ямар ч байсан хамгаалах юм байна гэдэг ийм итгэл үнэмшлийг бол энэ хүний ярианаас би авсан. Тийм учраас бид нар бол тодорхой тавьсан шаардлагын хэмжээнд хүрсэн гэж ингэж ойлгож байгаа. Хоёр дахь нь бол ерөөсөө энэ колдыг ажиллаа өгөх шаардж байгаа шаардлага нь бол 60 тэрбум. Гэхдээ 60 тэрбумаар нотлогдсон хэрэг нь хаана байгаа юм? Ер нь бол одоо өнөөдөр тэр өдрийн сан дээр нэг ярьцлага байна лээ. Инк мандах гэдэг манай хуучин нарийн бичгийн дарга байсан хүний. Оросд PR-ын чиглэлээр төгссөн нэг нөхрийн зохион байгуулсан энэ юмыг л одоо олон түвний итгэл үнэмшил болгож яриад ингээл яваад байгаа юмыг л 60 тэрбумгээд яриад явцсан болохоос гэж. Миний тавьдаг шаардлага бол хэрвээ 60 тэрбум гэдэг юмыг ярил энэ 64 гишүүн одоо энэ 64 гишүүн 65 гишүүн бүгдөө хамаар. Ягаад гэвэл
нууц хүшээ энэ сонгуулийн дараачаар хэн хідэн хүнийг ямар албан тушаал дээр яаж уучлал тавиулсан тэрийг ил болго гэдэг шаардлагыг тавьдیں۔ Ингээд тавихад харин тэрийг зөвшөөрдөг нь хэд байдгийг би мэдэхгүй. Би үл тэрийг шаарддаг. Тавь. Шаардлага тавь. Чи хаана ямар хүнийг томилуулсан. Тэгээд хүн томилуулсан бол мөнгө авсан бол тэрийг хэл. Ингэж л энийг олон түмэнд ил болго. Тэгэхгүй бол зүгээр инкод гэдэг хүн тэнд сууж исэн гэдгийхээ төлөөчөр тэрийг сонсоод сууж исэн суугаагүй гэдэг маргааны үднээс л энэ чи намайг ингэж худалдах шахсаа одоо ч ажиллаа гэж. Тэгвэл өнөөдөр жидүү гэдэг юм. Би энэ жидүүгийн имийг хараад бол жинхэнэ игдүү хөрч. Юунд гэж зохион байгуулалттай байгаа байхгүй энэ жидүү бол. Зохион байгуулалттай. Ингээд авсан өгсөн тэр сүлжээ процесс 950 саяар тэрүүмаар ингээд хуваагаад ингээд бүгдөө 10 хэдэн гишүүн авчихсан зохион байгуулалттай. Ингээд төрүүчээсээ эн чинь одоо ингээд авсан тодорхой хадгаламж юу банк ус санхүүгийн байгууллагаар дамжуулсан гэсэн яриа хэлцэл гараад юмнууд нь шалгадаад ингээд явж. Ингээд ирэнгүүт шал худлаа яриа сонсоод прокурор өргөн барих гэж байгаа юм байна. Прокурорыг өргөн барихаас өмнө энэ колдог огцруулахгүй бол одоо ч та баларх юм байна, татах юм байна гэж бөөн сүрдүүлэн болвол энэ кол руугаа дайраад тавьшаад гэлсэн. Хаав өнөөдөр тэр прокурор өргөн барьсан. Хэдин гишүүнийг өргөн барьсан өнөөдөр. Бацараг сайдаас өөр хэнийг ч өргөн бариаг л байгаа үст. Хэнийг ч өргөн бариаг. Гэхдээ тэгэл тэрэнд л одоо хар даатал сэрдээд л ерөөсөө одоо ингэ тэгэнгүүт нөгөөд явуулах юм гинэ гэж. Миний хувьд бол хэрвээ үнэхээр хууль хяналтын байгууллагаас ялангуяа банк бус санхүүгийн байгууллагаар мөнгөө дамжуулсан гэдэг ийм гишүүд орж ирэх юм бол би бол эргэлт тусалдаггүй чөлөөлөгдөд хуулийн дагуу шалгуулах хэрэгтэй гэдэг юмыг бол хэлнэ. Энэ бол үнэндээ байж болохгүй асуудал. Яагаад би энэ жидүүтэй холбосон энэ асуудлыг хэлж байгаа юм бэ? Маш олон гишүүд өнөөдөр биднээс хөдөө орон нутгаас жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс одоо санхүүжилт олж өгөөч гэж хүсдэг. Бид нар аргаа барахтаа л нэг юм албан балаахан дээр ийм төслийг дэмжиж өгөөч гэсэн бичгнүүд л хөдөө аж ахуйн сайд руу явуулдаг. Байвал хэд хэдэн бичгэл явуулсан. Ингээд тэр чинь бид нар тэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх гээд байгаа хүмүүсүүд чинь одоо хамгийн эцсийн найдвар аргаа бараа гишүүндээ хандж штэ. Өөрөөр хэлэх юм бол за энэ гишүүн л нэг тусуулж магадгүй. Тэгвэл одоо миний энэ юм явчих гээд ингээд. Хөдөө орон нутагт очиод та нар хараарай. Яг үнэндээ ингээд жижиг дунд үйлдвэрлэл эрхлээд 900 биш нэг 200, 300, 500, нэг 100 сая төгрөг өгчөд хөөхөн нэг 2, 3 хүн, 4, 5 хүн амьдралаа аваа явчихаар юм хийцэн. Асар олон тийм хүмүүсүүд байгаа юм. Харамсалтай нь энийг өнөөдөр тэд нар тэр бололцоог ард түмэнд олгоогүй л байхгүй. Олгоогүй. Ард түмэнд олгоогүй. Би жишээлх юм бол тухайлбал дархан мах эрдэнэ билүү компани баг. Намайг засаг даргын өрөөнд ороо сууж яхад засаг дарга тэр эмэгтэйгээ дуудаад намайг суулгаж хагаад энийг та дэмжиж өгөөч. Энэ ингээд тосгон дэрээвэнд үйлдвэрээ барьчихсан. Та очиод үзээд өгөөч. Иран, Япон энтертэй хилцээр хийгээд ингээд явж. Одоо ерөөсөн тоног төхөөрөмжөнд нь жоохон дутуу юм би. Эндээс л нэг мөнгө авчвал болмоор байна гэж. Тэгээд би албан бичиг хийж өгсөн Бацараг сайдтай ч би яг тэр өрөөнд нэрс. Та нар хуулийн дагуу болов энийг дэмжиж өгөөч. Сүүлд нь тэр эмэгтэй одоо надад эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байна гэдэг. Худлаагийн үйл хөгжлийн банкнаас би бүр өгдлөө гуйсан. Гэхдээ энэ үйлдвэрийг очиод үзээд өгөөч, дэмжиж өгөөч. Тосгон дэрээвэнд нэг 200 гаруй хүн ажилтаа болчих гээд байна. Экспортод бас жоох юм гаргачих гээд байна. Үйлдвэрээ энэ махны ченж байсан одоо энэ нэг гэр бүлийн хоёр ингээ үйлдвэрээ барьчих гээд надад ямар ч хамаарлаггүй хүнийг гуугаад эргэлтийн хөрөнгөний зээл олж өгч чадаагүй. Гэтэл бид нар яаж юм? Зарим хүн жилд 2 авчиж шээ. 2 удаа 950-аар нэг жилд 2 удаа авчиж байна. Тэгээд дахиад урд жилд нь авчиж байна. Тэгтээ хөрөнгөтэй мөнгөтэй хүн. Тэгээд улсын хурлын гишүүн. Гих мэтчлэнгээр ингээд эн чин зарим нь ингээд тэрөмөр авцсан, зарим нь 950-аар авцсан. Ард түмний игдүүсэл хөрөхгүй яах юм бэ? Энэ хэрвээ энэ мөнгийг зүгээр яг үнэхээр ард иргэдэд ингээд тэр юм хийх гэж байгаа хүмүүсүүд тараагаад өгсөн бол өнөөдөр Монгол 40-40 олон хүнийг бид нар ажлын байраар хангах болцоо байсан. Харамсалтай нь өнөөдөр тэр боломжийг их хурлын гишүүд хулгай хийсэн гэж ард түмний хэлээд байгаатай бол би санал нэг байна. Хулгай хийсэн гэдэгтэй бол би санал нэг байна. Тийм учраас би энэ жижиг дунд үйлдвэрлэлийн имийг бол хатуу шалгах ёстой гэж би энэ хууль хяналтын шаарддаг. Өнөөдөр энэ өдрөөс өдөрт бүдгэрч байна. Яагаад бүдгэрч байгаа юм? Нинколтыг огцруулах гэдэг асуудал яригдж байна. 60 төрөм гэдэг имийг хүчтэй ярьж байна. Өнгөтэй байна. Хэвлэл мэдээлэл сошиал ертөнцийн бол өнөөдөр үндсэндээ ерөөсө зөвхөн тэр талд. Одоо хэвлэлүүдээр та нар анзаараад үз. Жидүүгийн тухай хэн ярьж байна? Бараг яриахаа болсон. Жидүүг яриахаа болсон. Ингээд инколт гэдэг хүн рүү бүх юм фокслогдоод одоо инколт гэдэг хүнийг нэг халаа солиод орхих юм бол миний хамгийн ярианыхаа хинт ярьсан процесс үргэлжлэнэ. Юу үргэлжлэх вэ гэхээр
хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг солих гэсэн тэр процесс явагдана. Солилоо гэхэд миний хувьд бол прокурорыг, шүүхийг, АТГ-г, цагдаагийн даргыг солиход бурхан байна уу, буг чөтгөр байна уу надад бол хамаахгүй. Яг гэвэл надад тэднэрээ сайхан байхгүй. Би тэнд очих сайхан байхгүй. Би тэнд очих тийм хулгай өөр хийгээгүй. Энэ процесс илаашраад явах үгүй. Ахаад энэ тис өөр чиглэлээр явна. Магадгүй жидүүн дарагдаад за тэгээд тэр 60 тэрбум гэдэг юм уу өшөө юу гэдэг ийм өөр шин юмнууд сенсац дэгдээд тэгээд эцсийн дүндээ бол хууль хяналтын байгууллагуудын хоорондын хэрүүл үргэлж хийж хагаад төгсөлд нь бид нар бас нөгөө савангийн дөөр гэдэг шиг нэг мөнгөний сүлжээний үлгэрийн одоо жидүүгийн үлгэр гэдэг нэг юмтай үлдээд тэр нь энэ сонгуулиас сонгуул дамжиж яригддаг нэг юм нүдний улаантай л үлдэнэ. Би энүүнд бол огтхон ч хэрэгэлцэхгүй. Тийм учраас би хууль хяналтын байгууллагуудад өнөөдөр юу хүсэж байгаа юм гэхээр яавны юмнуудыг нэг шийдээд нэг талд нь эцслээд өгөөч гэж. Яавны юм гэж байгаа нь юу гэхээр энэ жижиг дундтай холбоотой асуудлуудыг хэрэг мөн биш. Үнэхээр одоо юмаа хийсэн хийгээгээр нь ялгаа салгаад энүүнийг нэг шийдээд өгөөч. Гэхдээ тэр одоо ингээд яригадаад байдаг тэр Эрдэнэтийн 49 51 энүүнийг нэг талд нь гаргаад тэр прокурор хуулийн байгууллагууд нэг шийдээд өгөөч. Гэхдээ одоо энэ АСЕМ-тэй холбоотой асуудал гэж яригадаад байгаа. АСЕМ хөгжлийн банктай өн докторжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлууд гэдэг. Гэхдээ энэ бүхнийг нэг хурдхан шиг шийдээд энэ ард түмэнд нэг тайллыг хийгээд дахиж дараагийн үлгэр ярихааргүй болгоод өгөөч гэж би хууль хяналтын байгууллагаас хүсэж байна. Одоо юу болсон? Төмөр замын 280 сая долларын хэрэг гээл одоо ерөнхийлөгчтэй холбоотой энэ агаан сүхтэй холбоотой юм яригдал явсан. Өнөөдөр эдийн засагчид юу бичиж байна? 280 сая доллар 800 орчим тэрбум төгрөг. 800 орчим их найт төгрөг. Хэрвээ 12 онд төмөр замыг МСС гэдэг компани бариад ашиглалтанд оруулсан бол бид нар 100 сая тонн нүүрс гаргах тийм боломжийг хамгийн багадаа тооцоод алдсан. Энэ 100 сая тонн нүүрс гэдэг бол бараг 100 тэрбум одоо хэдэн тэрбум байдیں۔ Доллароо гэдэг ингээд эдийн засаг мэддэг улсууд бичээ сууж шин. Энэ хэрэг яасан одоо алга болсон шин. Таг алга болсон. Төмөр замч байхгүй болсон. 280 сая доллар ч алга болсон. Тэгээд 60 тэрбум л гэдэг нэг л айхтар оволцсон юм. Жидүү гэл айхтар оволцсон юм. Жидүүгийн 64 тэрбум тэр үлгэрийн 60 тэрбум хоёрын хооронд тэр 800 тэрбумын хооронд ямар ялгаа вэ? Бодоод үзтээ. Ямар ялгаа вэ? Гэтэл Монгол улс хамгийн заваа нь юу болж ийн гэхээр хүн эрх мэдэлтэй болохоор тэр хүмүүсүүдэд хамааралтай бүх юмнууд нь алга болдог. Энэ өвчин чинь зөвхөн ардын намын үед байгаад байгаа юм шиг. Ардын намд ч байна, ардсан намд ч байна, бусад эрх барьж байгаа энэ хүмүүсүүд ч байна шүү дээ. Ийм имийг алга болгож, ийм имийг эцэслэн шийдэхгүйгээр энэ Монголын нийгмийг эрүүл сарвал явуулах тухай ойлголт бол хэцүү. Нэгдүгээрт. Хоёрдугаарт нь бол энэ манай ерөнхийлөгч, их хурлын дарга, ерөнхий сайд, энэ сайд дарганараар ажиллаж исэн энэ эрх мэдэлтэй улсууд одоо энэ цензургүй яриа гинүү, ам нэхэд гинүү, энэ элдв юмар орж энэ ард түмний дунд ингээд нэг яс хайдгаа болмоор байна. Яс хайд. Ингээд нэг баахан баримт одоо гөр цүнхтэйгээ бэлтгэлтэй очив. Цүнхтэй очоод баахан багц материал гаргаж ирээл ийм байна гэл ингээл өөр нэг асуултаа өмнө тогтчихсон. Тэгээ одоо энийг асууна. Тэрийг үзүүлэн тэгэхээр нь тэгж хариулна. Тэгээд ингээд ард түмэн ингээд одоо тархин хэрэгжчихсэн нэг ийм одоо хачийн болоо сууж шít. Ийм үлгэр тоглолтгоо болиё л гэж одоо би үүндээ хэлмээр байна. Тийм учраас би гişүүдэд хандаж юу хэлээд байгаа юм гэхээр энүүнийг эзлэхийн тулд жидүүтэй холбоотой байна уу? 60 тэрбумтэй холбоотой байна хүмүүсүүд тэр халдшгүй дарахын хэрэгсээ татгалзъя гэж одоо энэ ёс зүйн байнгын оронд өнөөдөр бид нар өргөдлөө өгч байгаа хэсэг шүү. Халдшгүй дарахын хэрэгсээ татгалзъя. Биднийг татгалзуулаад тэр одоо яаж шалгадын тэр ном дүрмийн дагуу шалгаад өгөөч. Энүүнийг нэг эцэс болгоод энэ ард түмэнд нэг эцсийн хариуг нь өгөөч гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгэхгүй бол энэ Монголын улс төр эрүүл явах, зөв явах ямар ч үндэс алга. Би дахиад нэг юм хэлье. Жидүү бүжгэрч байгаа шүү. Жидүү бүдгэрч байгаа шүү. Одоо хараараа та нар. Одоо ингэж яагаад энэ колтыг халахгүй тухай хэрүүл хийсээр байж хагаад за тэгээд орон сонгуулах. Сонгуул болдго юм уу, энэ колтойгоо огцруулдаг юм нэг юм болно л доо. За энэний дараачаар жидүү нь алга болно. За 60 тормж тэгсгээд алга болно. Яхад гэвэл 60 тормыг мөнгө авсан өгсөн тэр юм байхгүй тэр чинь зохиол юм чинь. Тэр нь алга болно. Сонгуул болохоор хоёулаа босч байна. Тэр нь хинт хэрэгтэй гэхээр бол хин нэгэн хэсэг үлээ попчд хэрэгтэй. Ардын намд амар хортой. Нийгэмд хортой. Энийг хохирогч нь хэн болж үлдэх вэ гэхээр
Ардын намынхан манай намынхан хогч болж үлдээ. Ард түмэн биш юм. Яагаад гэвэл эцсийн дүндээ бол яг энэ үний чинь хоёулангийнх нь автар нь ардын нам болж өөрч байгаа байхгүй. Тэгэхээр яг хууль хяналтын байгууллага бол энэ 60 тэрбумч бай, жидүүч бай бүгдийг шалгаж байгаа л гэдэг ийм тайлбарыг бол өнөөдөр хүртэл өгсөөр ирээд байгаа. Тэгээд яагаад энэ 60 жидүүг дарахын тулд 60 тэрбум гэдэг энэ асуудлыг хэн ингэж хийгээд байгаа юм? Одоо энэ жидүүтэй нэр холбогдсон хүмүүс юм уу? Гэхдээ би бол ерөөсөө энэ жидүүгийн хэргийг зохион байгуулалтаа гэж үзэж байгаа. Зохион байгуулалтаа. Энэ бол зүгээр одоо энэ бол миний санаа шүү. Тэрнээс шүүл одоо би жишээлбэл хуулийнхын нэг зохион байгуулалтаа гэж нотолсон байхгүй. А би зүгээр жидүүтэй холбогдож аж ахуйн чиглэлээр одоо жинхэнэ ном дүрмээр төслөө хийгээд өгсөн гişүүдээ би одоо гişүүдээс бас уучлалт хүсэж байна. Ном дүрмийн дагуу хийгээд ямаагүй даваад явсан улсуудтай бол одоо яриад их юм алга. А ганцхан миний хувьд бол улсын их хурлын гишүүн гэдэг хүн бол давуу эрхээ ашиглаж одоо ард түмэн төртөх боломжийг авсанд нь л сэтгэл дундуур байгаа. Сэтгэл дундуур. Тийм учраас л би ямар юм хэлэх гээд энэ үгээр бол энэ жидүүтэй холбоотой юмыг нэг талд нь хурдан багтаагаад өгөөч. Тэгэхгүй бол явж сүулдэ энэ хэрвээ бүдгэрчхад үлдэх юм бол ба штэ. Энэ ардын намд энэ нийгэмд асар том хагарлыг бий болгоно шүү. Зүйлд нь асар том хагарлыг бий болгоно. А тэгээд энэ эцсийн дүндээ бол юу болох вэ гэхээр бол эн чинь бол энэ нам нь хагардаг, салдаг. За сүүлдээ ингээд 20 он, 24 он ингээд хичнээн жилийг дамжсан нөгөө савнгийн дүүр шиг нэг юм үлгэр болж өөрөн шүү. Та одоо жишээ нь нөхрийн хувьд энэ хул дарахтаа уулзаад ер нь яг энэ асуудлаар одоо ярьж үзсэн. Та ингээ албан тушаалаа өгчихгүй юм уу? Энэ асуудал бол үнэхээр хурцтлаа. Өмнөний цаана улс их орон ард түмэн ухраад байна. Магадгүй одоо нийгэм бол тэгж харж байна. Их болт гэдэг хүн албан тушаалтайгаа ингээ зуралдаад байна. Энэ манан бүлэглэлээс салахыг хүсэхгүй нь. Одоо албан тушаалаасаа буучих юм бол магадгүй шоронд авч хийчих юм байна гэдэг нэг ийм ойлголт нийгэмд байгаад. Тэгэхээр энэ хүн буучгал юм бол өнөөдөр энэ бүх асуудал цэцэрчих юм шиг ойлгогдоод байхгүй. Эсвэл таны түрүү хэлдэг хэрвээ энэ хүн албан тушаалаа өгөх юм бол магадгүй энэ засаглалын шал өөр юм руу яваад орох юм асуудал байгаад. Ер нь энэ дээр инх бол дарга өөрөө одоо юу гэж хариулах. Яг нь өөрөө тэр нэг дөрвөн гишүүнтэй уулзаад өрөөндөө уулзаад тэр үедээ бас хуульчийн зөвлөхүүд нь бас тайлбар өгч харагдсан л та. Инх бол дарга ч гэсэн чуулган дээр өөрөө хэлсэн. Хуульд одоо заасан үндслэл алгаа гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа. Магадгүй энэгээр одоо нөгөө албан тушаалаасаа огцрохгүй гэдэг халахвч хийгээд байгаа юм шүү. Тэр нэг хуулийн зүйл заалт яриад гэдэг нэг ийм асуудал байна. Энэ асуудлыг ярилгүй яхав дээ дүн. Бид нар чинь энэ чи ярихгүй үсэн дээ. Өгч ийшиг жилжсэн удаа. Сая засгийн газартай хариуцлагатай тухай асуудал ярихад нэг ийм процесс болсон. Бид нар ярьж байгаад ер нь яах вэ гэж. Тэгэхээр энд нэг л юм байна. За одоо ингээд энэ ардын нам чинь бол 32 гэх юм уу 32 33 гэх юм ингээд нэг юм хуваагдмал болчихлоо. Энийг одоо цааш нь зөв залж авч яваад илаачруулж чадах ямар боломж манай намд байна вэ гэдгийг одоо энэ гарын сүс сурсан 27 чинь бид нар ярьж байгаа юм. Ярьсан. Нэг үгүй хэлэхэд бол би энийг өөрөө санааталж ярьсан. Одоо ингээд юм боллоо. За жишээлх юм бол хөрсгөн засгийн газар унлаа. Хөрсгөн засгийн газар унахад одоо жишээлх юм бол дараагийн ерөнхий сайд нь хийн. Дараагийн одоо энэ 32 33-ыг илаачруулаад аваад явчих нь хийн гэдэг асуудал яригдсан. Би энийг эхэлж өргөн барихаас эхлээд энийг үүсгэхээс эхлээд энэ нам дотор аль тал нэг хүлээн зөвшөөрөд аваад явчих хүнтэй бол нэлээд ярьж үзсэн. Харамсалтай тэр хүн бол зөвшөөрөв. Одоо бол би нэрийг хэлээд хэрэггүй. Би эцсийн бариантанд өргөн барихынхаа өмнө хүртэл орж уулзч ирсэн. Би ямар нэгэн ажил албан тушааланд яваагүй. Би энд одоо энэ засаг унлаа гэхэд би сайдч болохгүй, дарахч болохгүй, юу ч болохгүй. Ганцхан энэ нэг хоёр бүлгийг нэг зангарахтайхан шиг нийлүүлээд аваад тэгээд энэ нэг төрийн институт хоорондын маргааныг нэг талд нь цэгслээд явчих. Тийм л хүн хэрэгтэй байна. Тэр нь та. Гэж бол тэр хүнтэй би уулзсан. Өөрийнхөө чин сэтгэлээгээ санаа бодлоо хэлсэн. Та ингээд явчих юм бол боломж байна. Ингээд бид нартэй дэмжиж хамтраад яваач. Тэрнээс хин нэгнийг одоо бид нар үсэн ядаад ингээд байгаа юм алгаа. За ингээд явах юм бол их хурлын дарагч гэсэн бид нар ярь тохиролцсон асуудлаа зөвдөлтөд зохицоод ажил төрлөө өгөөд явахд бэлэн байна гэдэг асуудал ярьж байгаа. Ийм л процесс болсон. Харамсалтай нь одоо бидний санал тавьсан хүн бол энийг хүлээн зөвшөөрөөгүй. Ямар шалтгаан хэлэх вэ? За одоо тэр талаар үе дэлгэрэнгүй ярихгүй. Энэ асуудал ерөнхийдөө энэ нам хуваагдчихад байгаа энэ болохгүй байгаа асуудлыг 100% өөрөө хүлээн зөвшөөрч 100% яг тийм болчихлоо юм болчихлоо. Ерөнхийдөө бид нар чинь бол одоо нам болвол нам биш болчихлоо. Мэдээж одоо манайхан ярьж байгаа л да.
Манай аав гэж бид нар чинь намын дарга хэлээд байгаа шүү дээ. Манай аав айлын аавын гэрт орж суучаад айлын аавтай нийлээд бидрийг загнаад ах юм гэж. Манай нам чинь ийм л өрөвдөлтөй болчиход байгаа шүү дээ. Тийм учраас л бид нар чи бас тодорхой төвшөнд энэ намтай холбоотой асуудлыг, намын удирдлагын тай холбоотой асуудлыг л хөндөж яриад байгаа юм л да. Ингэж одоо бид нар бол ярьсан. Ингээд энэ процессыг бол бид нар одоо яриад үндсэндээ харамсалтай нь биелэлээ олоог. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр инколд гэдэг хүн ажиллаа өгөхгүйгээд шарга уцалтаад байгаа юм бол биш. Энийний цааталт нь би түрүүн ярианыхаа хинт хэлсэн. Ер нь бол бас учир байна шүү. Өхөд учир байна шүү гэж. Тэгэхээр энэ 27 хүн өшөө бас энд чинь зөвлөдөг хүн байна шүү дээ. Юу юунуудханд гүнөө маргаашгүй ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр ажил төрлөө өгөх Монгол улсад хортой болж мэдээ шүү гэдэг. Энэ зүйлийг л бид нар зөвлөж байгаа. Түүнээс биш инколд одоо өнөөдөр нэг ажилтайгаа зуралдаад энийг өгчүүл би шоронд орчихлоо гэж айгаад байгаа юм бол байхгүй юм лээ. Би өөрөөс нь асуусан. Одоо ямар юм бэ гэхэд бол үгүй өнөөдрийг хүртэл над дээр эрүүгийн хэрэг үүсгээд хууль дүрмэнд толгогдчиход янз бүрийн одоо хууль бус юм хийцэн гэсэн юм бол надад үуч байхгүй. Би хуулийн дагуу 65 суудал авсан намын дарга их хурлын дарга болсон. Би өнөөдөр их хурлын даргыг өгдөг үндсэн хуулиар олгогдсон хуулийн одоо заалтуудтай тэр хуулийнхаа хүрээний дотор л би ажиллаа хийж байгаа. Өнөөдөр надад хууль зөрчсөн байхгүй. Ийм л процесс. Тэгэхээр энд бол одоо би дахиад хэлье. Ерөөсөө өнөөдрийн үүсчихэд байгаа нийгмийн хангалттай талцал гэдэг юм чинь инколд гэдэг хүндээ байгаад байгаа юм биш. Инколд гэдэг хүнд байгаад байгаа юм биш. Би дахиад хэлье. Ерөөсөө л эн чинь албан тушаалын төлөө буюу засаглал хоорондын энэ нэг институт хоорондын зөрчлөл ингэж илрээд байгаа. Тэгээд энд одоо институт хоорондын зөрчил дээрээс энэ хүнийг зайлуулчвал бас нэг өөрсдийн аялдан дагалдах төвчний нэг хүнтэй болчвол бид энэ засаглалыг яаж салж авч явах вэ? Цаашаа яах вэ гэдэг юм яригдж байгаа болов гэсэн болгоомжлол байна. Болгоомжлол байна. Тийм учраас бид нар яг үннийг хэлэхэд бол одоо энэ 27 ч гэсэн таавал өнөө маргааш та яран сандран энэ ажлыг өгөх шаардлагагүй гэж энэ хүнд одоо зөвлөж байгаа. Шаардлагагүй. Ямар ч байсан аливаа юмд хувьсгалын тохироо гэж юм бүрддэг. Тэр үед бол өгөх нь бол таны хэргийн асуудал гэж ийм л юмэрч байгаа. Одоо тэгэхээр таны хэлээд байгаа тэр хувьсгалын тохироо бүрдэх хүртэл магадгүй өнөөдөр энэ эрх баригч намын дотоод зөрчилдөөн бол ойлголцолт хүрч нэг талдаа шийдэгдэхгүй мэн гэж ойлголоо. Энэ үнийг зохицуулж чадах, энийг зохицуулах ёстой хүн нь бол намын дарга. Би шударга хэлье. Энэ бол намын дарга. Энийгээ бол энэ намын дарга өөрөө ярьж шийдэж учир зүгөө олох ёстой. Ер нь тэгээд эцсийн дүндээ бол энэ ямар асуудал үг гэхээр бол ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын дарга гурвын хооронд энэ улс их орныхоо хувь заяаны тухай маш хатуу ярь тохиролцох тухай асуудал. Тэгэхээр битэрийн бас ярилцах цаг ерөнхийдөө энэ дүрээд өндөрлөж байна. Тэгэхээр 2018 он бол үндсэндээ шуфтар чинь тэгээд энэ 2018 онд энэ төр засаг энэ улс их орны төлөө ард түмний төлөө ер нь ажил хийж чадав. Та энэ дэр нэг товчхон өөрөөхөө байр суурь илэрхийлэхгүй. За одоо шинэ оны босгон дээр бэлэггүй гэх муухай. Бидний хийсэн эмчтэй тэгээд хүнд төдийлөн хөрсөнгүй шүү дээ. Үнний хэлгээд. Бид нар ард түмний энэ 18 оны хэрүүл уралтай л үдэж өглөөдөө. Одоо цаашдаа бит юм байгаасаа билээ л гэж одоо хүсэж байна. Тэгтээ ор тас одоо юм хийгээгүй бүтээгээгүй гэж одоо бас хэлэхгүй л дээ. Эдийн засаг амаргүй хүнд байна, хэцүү байна. Тэгтээ энэ эдийн засгийг бас зөв зүйтэй авч явах. Заавалсан төлөвлөсөн жоохон ажлаа хийх энэ чиглэл рүү бол тодорхой зүйлүүдийг хийх гэж зорж байна. За ер нь бол товчтой дүгнэх юм бол Эрдэнэтийн засгийн газрын үед хийсэн ажлын суурин дээр л жоохон өргөжлөж байна даа л гэж хатуухан хэлэхэд ийм л зүйлийг хэлмээр. За баярлалаа, бидний урилгыг хүлээж авч бидэнтэй ярилцсан таны цаашдаа ажил амжилт. Баярлалаа. За анхаарал хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Улсын хурлын гишүүн Хаян Хэрвээ оролцлоо.